Өдрийн мэнд төргий ТV баярлалын цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Батцоор мэдээллийг танилцуулна. Ажилтгай тэмцэх газраас улсын их хурлын гишүүн асан Гөгшөөсөн Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залингийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Албаны их сурвалжийн мэдээснээр Гөгшөөсөн Батбаяр болон замын үд чөлөөт бүсийн захирагч гэх болормоо сайхан ордос туур хувьцаат компани захирал Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тодорхойлбол 2009-оос 2014 оны хооронд Хятадын хуулийн этгээд Евро-Аз International Investment Group-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч ажил хэрэгжээгүй байна. Иймд дээрх нэр бүхийн хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг заллан мэхэж тус компанид 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эсхийг тогтоохоор шалгаж эхэлжээ. Рэпер Rocketbay удахгүй нээлттэй хийх гэж буй орилон 2 аимшигын уран сайхны киноны дууг дуулжээ. Авьяаслаг рэпер залуу өнгөрөх 1-р сард дэлхийн 38 орны 50 гаруй шүүгчтэй Америк нэгдсэн улсын CBS телевизийн уран бүтээл болох дэлхийн шилдэг шилдэг буюу The World's Best Show нэвтрүүлгийн шүүгчээр ажиллажээ. Жилийн өмнө Film Tower Studio, Hulego Pictures-ийн хамтын уран бүтээл орилон аимшигын уран сайхны кино бүх кино театруудаар нээлттэй хийсэн. Энэ киноны дараагийн анги 3 бүлэгтэйгээр 5-р сарын 3-нд үзэгчдэд хүрч эхлэнэ. Орилон аимшигын уран сайхны киноны дууг Big G дуулж байсан бол энэ удаа рэпер Rocketbay дуулсан байна. Бүгд найрамдах Солонгос улсад бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн гадаадын иргэдэд тус улсын иргэншил олгох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Дэмжигдэх хэсэг нь тодорхойгүй байгаа ч жил ирэх тусам иргэдийнх нь насжилт өндөр болж үүнийг дагаад ажиллах хүч хомсдож хүн амын тоо буурч байгаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөн болох учраа энэхүү хуулийн төслийг санаачилсан байна. Статистикийн газрын мэдээснээр бүгд найрамдах Солонгос улсын хүн амын тоо 2028 он гэхэд 51.9 сая буюу оргил зэгтээ хүрсний дараа айжмаар буурсаар 2067 он гэхэд 39.2 сая буюу 1980-аад оны түвшиндээ буцаад очлоо буурна гэж тооцоожээ. Тус улсад амьдрах гадаад иргэдийн тоо 2017 он хүртэл 6.4%-өөс 2.8 сая хүрсэн бол ихтэй сургуулиудад суралцах гадаад оюутнуудын тоо 16.5%-өөс 135 мянга болсон байна. Нийтийн зорчиг тээврийн үйлчлэгэнд явж буй автобусны утааны тортогжилтын хэмжээнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар Атибус, Сайхан ирээдүй, Дьюц компаниудын 5 зорчигч тээврийн автобусны утааны тортогжилт стандартаас хэтэрсэн зөрчил илэрчээ. Тиймээс дээрх автобусны үйлчлэгийг төр зогсоож зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуйл ногдуулан зөрчлийг арилгуулах даалгавар өгчээ. Оросын анагаах ухааны салбарт иргэдийн шилжүүлэн суулгах хагалгаа эрчимтэй хөгжиж байгаа юм а. Сүүлийн 3 жилд энэ төрлийн хагалгааны тоо 1.5 дахин нэмэгдсэн хэмээн Оросын холбооны улсын эрүүл мэндийн сайд Вороника Скротцова мэдгдлээ. 2018 онд 1400 хүнд бөөр, 500 хүнд элэг, 290 хүн зүрх шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ. Цаашдаа ч эргэцэн шилжүүлэх хагалгааг амжилттай хийж нэмч нарын ур чадварыг сайжруулах шаардлагатай байгааг сайд онцоллоо. Эргэцэн шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатай өвчтөн олон байгааг нь тухайлбал зөвхөн бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 20 мянган хүн Оросд байгаа гэжээ. Үүгээр цаг тутмын мэдээ өндөрлөж байна. Хөргөжлүүлэн цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулно.